аялал жуулчлал, байгаль, соёл. Археологийн нөөцөд тулгуурлан Төв Азийн түүх соёлын голомт, соёлын аялал жуулчлалын цогцлборыг Өгийн нуур орчинд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж, өндөр гэгээн зан базрын бүтээл, соёлын өвд тулгуурлан, соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин, орхон голын сав, хангай нурууны экосистемд түшгэлсэн түүх соёл, аршаан сувллын аялал жуулчлалыг уламжлалт сэргээн засах амгаа ухаантай уялдуулан хөгжүүлнэ. За бусчилсан хөгжлийн үзэл баримтлалд хангаан бүсийн тэргүүлэх чиглэлийн нэгд бол аялал жуулчлалын салбар орж байгаа. Тэгэхээр аялал жуулчлалын салбарыг бид нар түүх соёлын, шашны, замун байгалийн, замун тусгай сонирхлын гэдэг байдлаар хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа. За мөн Арангай аймгийн Өгийн нуур орчимд археологийн нөөц тулгуурлан Төв Азийн түүх соёлын голомт, соёлын аялал жуулчлалын цогцлборыг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. За Өвөрхангай аймагт өндөр гэгээн зан базрын бүтээл, соёлын өв тулгуурлан, соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бол дэмжиж ажиллана гэж байгаа. За яагад гэвэл энэ гурван аймаг буюу Хангаан бүс бол шашны гурван зулын аймаг гийддэг. Ламын гэгээн, өндөр гэгээн, заян гэгээн. Тэмшрээс ус энэ аялал жуулчлалын хувьд бол үүгэр зогсохгүй бас олон сайхан төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. За энэ тал дээр манай Даранхай, Өвөрхангай хувьд бол хангаан модтой усгал орхны хөрхрээ хар хорвоо мохот гэдэг ингээд орхны хөндийгээд аялал жуулчлалын томоохон онцлогтой. За манай аймгийн хувьд бол үндсэндээ говь хангаа тал гэхээр госолсон бас гурван бүсийн нутаг гэдгээр алдартай. За манай Хангай маань бас сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын томоохон ивент арга хэмжээг бол маш амжилттай сайхан зохион байгуулж байгаа. Байгалийн үзэсгэлэнт ийм сайхан өрмөц тогтцтой газар ихтэй ийм аймаг. За манай Өвөрхангай аймгийн хувьд бол эртний нийслэл хар өрөмхот. За мөн дэлхийн өвд бүртгэлтэй энэ байгалийн дурсгалт газрууд. За мөн орхны хөндийн дурсгалт газрууд, Улаан зүтгэл, 8 нуур гэх мэтлэнгийн бас байгалийн бас ийм өрөмц тогтцтой үзэсгэлэнтэй ийм сайхан байгальтай аймгаа. Малчин ард иргэд аялал жуулчлалаас ашиг орлого яаж хүртэх вэ гэдэг нь маш чухал. Энэ бол дэд үтцээр дамжуулж хийгдэх асуудал. Нөгөө талаар бол бид нар энэ малчин аялал өрхийг аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн болох тал дээр л онцгой анхаарж байгаа. Тэгээд Арангай аймгийн зүгээс эхлээд малчин кемп гэдэг хөтөлбөрийг эхлүүлээ явж байгаа. Энэ бол малчин айлууд өөрөө яг л өвлжөө, хаваржаа, намаржаа, цуслангийнхаа газар уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж яхад түүнийг нь жуулчин зорж очих юм системийг л хийх нь чухал. Төрөөс бол цаашдаа эдгээр бус нутгуудад яг чиглэсэн дэд үтсүүдийг бий болгох, зам харгуй болгондоо тээвэрлэж логистик асуудлуудыг шийдвэрлэх боломж олцоод байгаа.